Намайг Отгонбаяр гэдэг IT-ийн салбарт 30 орчим жил ажилласан туршлагатай. Одоо ICT Group-ийн CTO буюу мэдээллийн технологи хариуцсан захирлаар ажилладаг. ERP системийн талаар товчхон мэдээлэл өргөе. За ERP бол одоо үг нь бол Enterprise Resource Planning буюу байгууллагын нөөц төлөвлөлтийн програм гэсэн утгатай. Одоо бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн процессыг автоматжуулах ийм зорилготой систем байдаг. За ингээд энэ ERP системийг хэрэглэж бизнес процесс автоматжуулснаар бол мэдээж байгууллагын гүйцэтгэл бүтээмж бол сайжирдаг. Дээрээс нь хяналт сайжирдаг. Байгууллагын үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо сайжирдаг. ERP системд бол бизнес процессыг удирдах мэдлэг, ноу хау бол маш ихээр шингэсэн байдаг учраас орчин үед сайтар хөгжсөн ERP системийг бизнестэй нэвтрүүлснээр бизнесийн үйл ажиллагааны менежмент бол маш өөр түвшинд ирж сайжирдаг гэдэг гэх мэтчлэн ийм олон давуу талууд байдаг. За дээрээс нь ERP систем хэрэглэснээр байгууллагын одоо дата буюу өгөгдөл зөв зэгцтэй цаг бодит хугацаанд бүрддэг. Тэгээ энэ нь бол эргээд бизнесийн шийдвэр гаргах өндөр боломжийг гаргаж ирдэг. Орчин үед бол өгөгдөл гэдэг бол бизнес удирдах хамгийн чухал, хамгийн үнэт хөрөнгө болсон ийм цаг үед бол ERP систем хэрэглэснээр зөв датаг бүрдүүлэх ийм боломж бүрдэж ирдэг байгаа. За ICT Group-ийн хувьд од ERP системийг манай Asterisk Technologies компани хөгжүүлж Монголын томоохон байгууллагуудад нэвтрүүлж ажиллаж байна.